соёлын шок гэдэг ийм ойлголт байд юм байна. Соёлын шокны ийм 4 үе шат гэж хүртэл байд юм байна. Эхнийх нь болохоор ингээд бал сарын үе гэж байгаа байхгүй юу? За хоёр дахь нь болохоор ийм ойлгомжгүй байдал болоод эргэлзээ. Гурав дахь нь тасан цогцох. Дөрөв дахь нь болохоор хүлээн зөвшөөрөх гэдэг ийм 4 соёлын шокны үе шат байдаг. Ямар гоё юм гээл бүх юм гоё санагдаад тэгэл бүх юм бүр нэг юм өөр санагдаад, соёл нь ч өөр санагдаад, хүмүүс нь ч өөр санагдаад гоё гэдэг байхгүй. Тэгж байгаа сүүлдээ хоолн ч тийм санагдаад, махан ч өөр санагдаад. Тэгснээр дараа нь болохоор ингээд дасан цогцож эхэлдэг байхгүй. За окей, ингэцгээ гэдэг чи өөдөө за миний дасан цогцож байгаа хөвгчлөлтөө төвөх юм бол нөө Монголд болохоор нөө байр авахд чи амар удаан ингээл зар нь байгаа л гэдэг шүү дээ тий. Зар байсаар л байдаг тий. Тэгсэн чинь Глазгод болохоор ерөөсөө уцаар яриад хэдэн секундын дотор пат гэл туристийн байр нь зарагдчихдаг. Байраа очиж үзсэн ч гэсэндээ нөгөө хүн бас надад түрээслүүлэх үү эсвэл өөр хүн түрээслүүлэх үү гэдгээ сонгоол. Тэгэл өөр хүнд хүчлөө гэл юм анх ингээл яа эсвэл нэрээ хизээ олдох юм ингээл амар тэгдэг. Тэгсэн сүлдээ окей амар мэрэгчлээ болсон тий. За окей зарагдсан уу тий. За баярлаа баяртай. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар дасан цогцдог доо. Тэгээ бид нар гайгүй дээ. Ер нь бид нар чинь дасан цогцохдоо маш сайн ингээ юмыг дуг дуг гэд хүлээгээд авчдаг болохоор дайжгүй. Тэгээд дараа нь болохоор хүлээн зөвшөөрөх.